Гэр бүлийнхнийг хөнөөгөөд үдэшлэгт оролцохоор явсан 17 настай алуурчин хүү. 1971 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Роберт Джеффри Пэли шашинт гүн итгэлтэй номлогчийн гэрт мэндэлжээ. Түүний аав ээж 1960-ад онд Ohio мужийн Маунт Вернон Назернигийн их сургуульд суралцж байх үедээ танилцж 1970 онд гэр бүл болон жилийн дараа хүүтэй болсон нь энэ байна. Харин түүний охин дүү Жак 1976 онд төржээ. 1984 онд Робертийн гэргий Ава Пэли арсны хор тавдартай хэмээн онцлогдож дараа жилийнхэн 2 дугаар сард эмчилгээнд орохыг эсэргүүцсээр өөд болжээ. Эхнэр нь өөд болоод удаагүй байсан ч Роберт Пэли Даун Хобер гэдэг 27 настай нөхрөө алдсан эмэгтэйтэй танилцж 1985 оны 11-р сард гэр бүл болов. Ээхүү Жеф болон Жак нар 5 настай Джессика, 4 настай Жаниэл, 2 настай Жолн нэртэй 3 охин дүүтэй болжээ. Ээхүү шинэхэн өнөр өтгөн гэр бүл 1986 онд Индиана мужийн Лейквилл руу нүүж Роберт Пэли Олив Бранч сүмд номлогч хийх болжээ. Ээхүү аж амьдрал нь төвхөнсөн ч гэр бүлийн амьдрал төдийлөн амар тайван байсангүй. Хожим тус мужийн мөрдөгч Марк Сентер би эцэг хүү хоёрын хооронд үл ойлголцол их байдгийг мэддэг байсан. Роберт хүүгээ цохихгүй ч байсан. Хөршүүд ч энийг мэддэг байсан гэж би бодож байна. Хэмээн дурсаж байна. 1989 оны эхээр Жеф Пэли дэлгүүрээс бэлэн мөнгө CD хулгайлсан хэрэгээр саатуулагдсан аж. Тухайн үед эл хэргийг мөн л мөрдөгч Марк Сентер мөрдөн ажиллаж байжээ. Мөрдөгч Марк Сентер тухайн үед Роберт хүүгээ ийм хэрэг хийсэнд нь тун чанга хандаж байсан төдийгүй. Грейт Америкт цэнгэлт хүрээлэнд удахгүй болох гэж байсан сургуулийн үдэшлэг зугаалганд оруулахгүй хэмээн хоригдсон хэмээн дурсаад энэ нь хожим Жеф Пэли ийм хэрэг үйлдэх шалтгаан болсон гэж үзсэн. Нямгаргийн өглөө 9 цаг 30 минутын үед мөргөлд оролцохоор ирсэн Дэвид Хатавей номлогчийн гэрийг шалгахаар ирээд хаалга нээхгүй байх үед үүдний шалан дээр гэрийнхэн түлхүүр хэвдэж байгааг олжээ. Гэрт нэвтрэх үед номлогчийн нүдний шил хевсэн дээр хэвдэж байгааг анхаарсан бөгөөд цаана номлогч түүний эхнэр болон 2 дагуур охин амиа алдсан байдалтай хэвдэж байгааг харсан гэдэг. Хэргийн газрын талаар мөрдөгч Сентер тэр өглөө бидний харсан зүйлийг өөр хинч битгий хараасаа гэж би хүсдэг. Энэ хулгай термин сэдэлтэй ийм хэрэг болсон гэхийн аргагүй. Аимшигтай дүр зураг нүдэнд туссан. Гэхдээ л ажиллаа хийж байгаа учраас тэр газарт байж сэжигтнүүдийг олж тогтоохоос өөр аргагүй байлаа хэмээн ярьж байжээ. Хэрэг болсон шөнө Жак охин найзындаа очихоор хотоос гарсан байсан бол түүний эгч Джессика найзындаа хонохоор гэрээсээ явсан байсан аж. Харин Жефийн хувьд хотод байсан автагаа таарамжгүй харилцаатай байсан гэдэг шалтгаанаар хамгийн ихний сэжигтэн болж бүртгэгджээ. Үнэхээр ч мөрдөгч Сентер түүнийг гэр бүлийнхнийгээ хөнөөгөөд үдэшлэгт явсан гэж таамагласан гэдэг. Цагдаа нар түүнийг 4-р сарын 30-ны өдөр баривжилж хойд ихийнхэн тухай асуухад бид тааламжгүй харилцаатай сайн уу эсвэл баяртай гэх зэргээр л харилцдаг. Бид нэгнийгээ үзэн яддаггүй ч нэгнийгээ твчдэггүй хэмээн хариулж байжээ. Ийхүү ямар ч нотлох баримтгүй хэнийгэн гэрчгүй хэрэг үйлцэн гэх зэвсэггүй байсан түүний эсрэг хэрэг үүсгэн буруутгахад нотлохоо хитрхи бага. Гиген Жозеф Каунтигийн мөрдөгч Джон Ботич хэрэг болсон оройны 5 цаг хүртэл хүмүүс Робертийн гэрээр зочилж үдэшлэгт өмсөх хувцас сонирхуулж байсан гэж мэдүүлэгт өгүүлсэн бол хуульч Фрэнк Шафер Жеф Пэлигийн 1984 оны саарл өнгийн Форд Мустанг машин 5 цаг 30 минутын үед гэрийнхээ гаднаас хөдөлсөн нь нэг хүн 4 хүний амийг ямар ч ул мөргүүгээр хөнөөхөд хитрхи богино хугацаа хэмээн тодтогч байжээ. Гэсэн чи Фрэнк Шафрын хувьд гэмтэрэгтнийг үрлэн сумтаа буугаар гэр бүлийнхнийгээ хөнөөгөөд зэвсэг болон хонгойг нууж хувцаа угааж усанд орсныхон дараа найзынхаа гэрлүү хөдөлж хамтдаа үдэшлэг рүү явсан байх магадлалтай гэсэн таамаглал дэвшүүлсэн байдаг. Харамсалтай нь Жефийг буруутгах хангалттай баримтгүй байсан тул 2002 оны хүртэл тэр эрх чөлөөтэй явсан юм. 2002 онд аллагын хэрэгээр баривчлагдах үедээ тэрээр Флорида мужид шинэхэн гэр бүл зохиож IBM компанид зөвлөхөөр ажиллаж байна. Түүний хэргийн шүүх хурал 2006 онд эхэлж 1989 онд буруутгагдж байсан таамаглалын дагуу түүнд хэрэг үүсгэн яллах үед түүнийг гэрчлэхээр ирсэн Алан Баум Жеф тэр үдэш бидний л нэгэн адил хөгжилдөж байсан. Бид ч цагийг зугаатай өнгөрүүлсэн. Гэр бүлийнхнийгээ алсан хүн хүүхэд шиг тэгж хөгжилдөж явах боломжтой гэж юу? Хэмээсэн нь
түүнийг хамгаалах ямар ч үндэслэл болоогүй юм. Улмаар бүх шатны шүүхээс Жеф Пелиг гин буруутай тооцож 160 жилийн хорих ял оноочээ. Ингэхдээ тэд 1989 онд Жефийн угаалгын машины цилиндерт хийсэн шинжилгээгээр люминол гэх бодис илэрсэн хэмээгээд үүнийг цустай хувцас угаахад хэрэгэлсэн гэж үзжээ. Сонирхолтой нь 2003 онд прокурорууд Тони Биллер гэх Роберт Пелигийн санхүүгийн нэгэн хамтрагчаас мэдүүлэг авах үед тэрээр Робертыг нэрээ нууцлсан нэгэн үйлчлүүлэгчтэй алуулахгүй хэмээн ихээр түгшиж байсан гэж мэдүүлсэн байдаг ажээ. Ийхүү 17 наснда гэр бүлийнхнийг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Жеф өдгөө торны цаан суусан хэвээр буй юм.